Сайн байцгаана оюутнуудаа. Өнөөдөр ажилд орох туслах төвөөс зохион явуулж байгаа сургалт лекцийн 3 дахь нь явагдаж байна. Өнөөдөр бол манайд 2 зочин лектор ирж байгаа. За хамгийн ихнийх нь бол төрийн өмчийн хорооны зөвлөх байлын хуугаа байгаа. За байлын хуугааг товч танилцуулахад одоо Монголд эд бүтээн байгуулалт өрнөж байгаа тийм үү? 5 толгой, за тэгээд одоо төмөр зам, хурдны зам тийм. Энэ бүх төрийн оролцоотой бүтээн байгуулалтанд төрийн өмчийн хороо хууль зүйн одоо үүргийнхаа дагуу оролцдог. За үүнд оролцож одоо өөрийн хувь нэмрийг их орныхон бүтээн байгуулалтанд оруулж байгаа хүн байгаамаа. Би хамгийн сүүлд байлын хуугаатай хаана таарсан бэ гэхээр Японы элчин сайдын яамн дээр Монголд ажиллаж байгаа нөгөө Mitsui, Sumitomo, Itochu, Mitsubishi одоо юу гэдэг юм. Тэр бүх компани удирдлагуудыг цуглуулад өнөөдөр Монгол оронд явж бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөөд тэр Японы компани захирлуудыг загнажаах үед нь яг тэр ширээн дээр нь хамт одоо хараад бас бахархаад сууж исэн юм байгаамаа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр оюутан та бүхэн өнөөдөр ийм мундаг хүний үгийг сонсох бас аз завшаантай оюутнууд байна. Үүнийг бас сайн ойлгоорой. Тэгээд өнөөдөр байлын хуугийнхаа бэлдэж ирсэн энэ одоо сургалт лекцийг анхааралтай сонсоод хүн болгон өөртөө нэг юм өвөрлөө тариасай гэж хүсэж байна. Гарчгийн хувьд бол өмч ба байгууллага, аж ахуйн нэгж болон компани түүний засаглалын тухай гээд маш чухал ийм сэдэв байгаа. Та бүхэн дараа нь сургуулаа төгсөөд төрийн байгууллагад ажиллаж магадгүй тийм үү? Төрийн бус байгууллагад ажиллаж болно, хувийн хвшилт компаниудад ажиллаж болно. Тэгвэл энэ аж ахуйн нэгжийн ямар төрөл бүтц байдیں۔ Засаглал гэж юу вэ? Юун дээр анхаарах хэрэгтэй байдیں бэ? Байгууллагын динамик гэж маш чухал юм байдаг. Энэ цаана яаж явагддаг юм бэ? Энийг ойлгохгүйгээр зүгээр нэг тэнд нэг ажилчин шоргоолчиг явах юм уу? Эсвэл энэ байгууллагын динамик хүчний харьцаа янз бүрийн тэр юмыг ойлгоод тэн дээр тоглолт хийж явах ирээдүйд одоо бэлтгэгдэх тийм болсуучин болж явах юм уу гэдэг чинь энэ юмыг хэр ойлгохоос бас их хамаарнаа. Тэрний чинь одоо анхныхын шатны бас ойлголт өгөх семинар болох уу гэж бодож байна. Аливаа хүмүүс мэдэх ёстой нэг зүйлүүд байна л тийм ээ. Өмч гэж юу юм тийм ээ. Одоо энэ дээр бол энэ цаана бол маш том юмуд байгаа. Шинэ өмч гэвэл зээл бүгдээр энэ дээр байгаа нэрнүүд бол өөрөө бие даасан нэг тийм судалгааны предметүүд байгаа. Тэгээ тэрийг би танаас нэг 45 минут нэг удаа ингэ яриад бүгдийг ойлгуулсан бол энэ хотлаа. Тэгэхээр би танаас энэний төгсгөлд явуулаад тэр ерөнхийн нэг ойлголт нь авах. Нэр томьёог нь мэдэж авах гэдэг. Ийм утгаар би ярих гэж бодож байна. Түүнээс бол энийг дэлгэрэнгүй ярих гэвэл одоо маш их цаг зээлийн одоо танаас судалдаг энэ предметүүдийн чинь нэг одоо нэг үгнэл нэг предмет болох хэрэгтэй байх. Нэг. Тэгээ ер нь бол энэний цаана юу гэхээр тэр байгууллагын онол гэж юм байгаа юм л да. Байгууллагын онол. Одоо сүүлийн институцийн онол гэж яриад байна тийм ээ. Тэрний мөн чанарыг сайн мэдчихмээр байгаа. Яагаад гэвэл биднес байгуулахгүйгээр бид нэр ерөөсөө амьдралж байхгүй тийм ээ. Байгууллага гэж юу гэлж яах вэ гэхээр нэг юм зохион байгуулалтанд орчихсон нэг тим юм хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр байгууллагын харин зохион байгуулалт нь ямар байна гэдэг нь өөр асуудал тийм ээ. Яг тэр явуулж байгаа үйл ажиллагаатайгаа яг уйдсан тийм зохион байгуулалт бүтцтэй байна уугүй юу гэдэг нь. Энд их чухал байгаа. Энийг бүтээх гэдэг бол тийм бас амар биш. Би одоо жишээ нь энэ амьдралынхаа явцад судал байгууллагатай харьцаж хотол байгууллагатай явж байна. Үнэхээр одоо тийм болсонгуйгaalчсан хамгийн сайн одоо байгууллага ийм юу олж өгдөг л явж шүү дээ. Энэ бол баян тогтмол болсонгуйгаа сайжиж яадаг ийм л процесс л да. Тэгээ өнөөдөр би зүгээр танаас зүгээр довчхон ойлголт өгөх. Эхний одоо тийм ерөнхий ойлголт өгье л гэж бодож байна. Яагаад гэвэл энэ төгсөөд гарсан 5 нот бол хэрэг болох уу гэж бодож байгаа. Би амьдралынхаа явцад дандаа л оюутнуудаа ингээд уулзч учирч байна тийм ээ. Төгсөн оюутнуудаа ингээд харахад бол яг иймэрхүү ойлголтуудыг аваагууд явдал их харагдж байдаг юм л да. Шинэ өмчөж юу юм мэдэхгүй тийм. Байгуулгаж юу юм мэдэхгүй бай тийм ээ. Компаниг юу юм тэгсмөрөөсөө тэн дотор ажиллах гэдэг тийм ээ. Тэгэхээр тэр юмны агуулгыг мэдчихээ тэгээд тэн дотроо орж ажиллавал одоо жинхэнэ юмыг бүтээж мөн чанарыг ойлгож суурин зөв тавигдж байгаа юм л да. Тийм учраас би зүгээр танаас өнөөдөр нэмэр болох уу тийм ээ. Ажил дээр гарсан хон чинь амьдрал дээр гарсан хон чинь нэмэр болох уу гэсэн үднээс товчхон одоо нэг юм юу бэлдэж ирсэн тэрийгээ би одоо ингэж ярих гэж бодож байна. За ингээд
өмч гэж юу юм бэ гэх тийм ээ хамгийн эхлээд. Өмч гэдэг бол ерөөсөө бидний хамгийн чухал юм. Бүх амьдралын бүх харьцаануудын өмчн дээрээ тулгуурж гарчиж байгаа. Өмчгүйгээр холбоот хүний амьдрал гэж ерөөсөө байхгүй тийм ээ. Хүний үйл ажиллагаа бүгд л өмчтэй холбоотой. Яг өмч гэдэг нь юу юм гэхлээр энэ эд эд огшил байна шүү дээ. Эд хөрөнгүүд байна тийм ээ. Энүүнтэй холбогдож хүмүүсийн хооронд үүсэж байгаа харилцааг хэлдэг байхгүй. Яг жинхэнэ цаад эдийн засгийн агуулга нь бол тийм. Яг бариад авах юм байхгүй. Гэхдээ тэр энэ эд хөрөнгө байна шүү дээ. Одоо энэ эргэн тойрон ширээ сандал энэ байшин барилга тийм ээ. Танасын одоо энэ хэдэж хэрэглэж байгаа энэ юм болгонтой холбогдож хүмүүсийн хооронд харилцааг хэлээд байгаа юм л да. Тэр эд юмсын үгтэй эд хөрөнгөд нэрлээд шүү тийм ээ. Тэгвэл байгууллага гэж юугаа хэлж өгөх хэлээд тэд эд хөрөнгө төшиглээд үйл ажиллагаа явуулж байгаа тэр этгээд хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо хүний амьдралын эргэн тойрон орчин тэр чигээр л байгаа байхгүй тийм ээ. Энийг бол их сайн тэгж ойлгомоор байгаа тийм ээ. Би түрүүн хамгийн ихэнд хэлсэн байгууллага гэдэг бол өөрөө зохион байгуулалтанд орчихсон юм хэлдэг байхгүй. Яг тэр явуулах гэж байгаа үйл ажиллагаатай холбогдсон тэрэндээ тохирсон тийм зохион бүт зохион байгуулалттай юм хэлээд байгаа шүү дээ. Тэрийг бүрдүүлнэ гэдэг бол би юм амар биш ээ ер нь бол. Жишээ нь сургууль гэхэд тийм ээ. Яг одоо ямар сургууль юу одоо тэр оюутнууд зааж яаж явах вэ? Тэр бизнесийн хандлагатай холбогдсон тийм бүт зохион байгуулалтай байх хэрэгтэй. Тэр тийм бүт зохион байгуулалтанд орж чадаагүй бол тэр ороогүй байгаа тэр болохгүй байгаа талаараа тэр юм яаж гинөө муу тэр нь болохгүй тэр нь эргүүлээд үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөв. Явуулж байгаа үйл ажиллагаанд тохирсон бүтэц зохион байгуулалттай дүрм журамтай тэр дүрм журмынхаа дагуу явагддаг болоод шинэ сургуульд бол сургуулийн дүрм гэж байна тийм ээ. Оюутан хүн хизээ хичээлдээ ирэх үү тийм ээ. Яаж суух уу, яаж оролцох уу, багш хүн яаж хичээл заах вэ? Энэ болгон чинь тэр сургууль гэдэг тэр байгууллагын хүрээнд яасан байна вэ? Бүгд одоо дүрм журмууд нь гарчсан тэрний дагуу явж байгаа хэвээр. Тэр нь зөв байвал оюутан сайн мэдлэг олж явна, багш нар ч гэсэн сайн одоо юм заагаад ингээд явна. Тэгээ эцсийн үр дүн нь юу гэхээр энэ байгууллагын бүтээгдэхүүн гэхээр тэр толгойдоо юм та Олонжийн тийм амьдралынхаа одоо юу тодорхой алхам руу ороход бэлэн болцсон тийм хүнийг л гаргах үүрэгтэй шин. Тэрнийхэн төлөө 5 хүн мөнгө төлөөд тэрнийхэн төлөө энэ юмныг нөгөө үүсгэн байгуулдаг нөхдөд чинь бий болгоод ингээд алж байгаа байна. Энийг яг энд нь зориулж бүтээн гэдэг бол тийм амар биш. Нэг. Хоёрдугаар бүтээлээ гэхэд энэ байнга яаж байгаа юм? Нөхцөл байдалтай үед байнга цаашаа боловсронгуй бол сайжирч идэг юм байгаа шүү дээ. Энийг хийхгүй бол зогсон байдалд орчин тийм ээ. Харилцан үүрэг хүлээх ёстой тийм ээ эднээс. Оюутан ямар үг хэрэгтэй. Одоо миний үеийн оюутан бол ерөөсөө орж ирээ суугаад багшийн хэлсэн юмныг одоо чэйжлээл ойлгож аваад тэгэл их орондоо их юм бүтээгээл гарч ирээл тийм ээ. Очиргүй ажиллах. Ийм л юус. Одооны энэ нийгэм ч бас бидний оюутан байх үеийн шал өөр болчихж байгаа байхгүй юу? Яг хүн өөрийнхөө төлөөл байх хэрэгтэй тийм ээ. Таанаас энэ төлөөд орж сууж байна. Тэр хэмжээгээр юм авах үүрэг эрэхтэй тийм ээ. Авахын тулд таанаас бас тодорхой үүрэг хүлээж авах хэрэгтэй шүү тийм ээ. Ингээ харилцан энэ тогтолцоог бүх энэ зохицыг байгуулгад нэрлэдэг байгаа байхгүй юу? Ер нь бол тийм ээ. За тэгээ альва юмны системтэй байх хэрэгтэй маа. Системтэй байх хэрэгтэй. Тэр системийн сайн мэддэг байх хэрэгтэй юм шүү дээ. За одоо би энэ дээр тэр өмчийг хэлж байгаа юм тийм ээ. Монголд бол байгаа өмчийн хэлбэрүүд ингээд англиад зааглаад өгсөн байна л да. Өмч гэдэг юм дотор нь тийм ээ. За энэ жишээ нь юу гэж Монголд бол одоо бүр хууль ёсоор тийм ээ. Хувийн өмч, нийтийн өмч гэсэн хоёр ийм том бүлэг өмч байгаа. Тэгээ тэр хоёрыг нийлсэн холбог өмч гэж бас байгаа тийм ээ. Ийм гурван төрлийн өмч байна гэдгийг бүр хуульчлаад өгчихсөн. Тэгээд хувийн өмч гэдэг нь юу юм, холбог гэхэлэр юу юм, нийтийн гэдэг нь юу юм гэдэг ингээд салгаад өгсөн байна. За тэгээд дараагаар хувийн өмчн дотроо ийм одоо хэлбэртэй байна гэх тийм ээ. Дундын нөгөө хувь этгээдүүдийн хүмүүсийн хоорондох дундаа өмчлөдөг өмч байна тийм ээ. Жишээ нь гэр бүлийн өмч бол юу? Гэсгээр дундаа өмчилж шүү тийм ээ. Тэнд бол тэр нөхөр хүүхэд одоо тэр гэр бүлийн гишүүд тэрийг дундаа өмчлөх нь шүү дээ. Тэгээд тэрнээс хамаарат дундын өмчлөлийн харьцааны том одоо юм үүсэж байгаа байхгүй юу? За дараа нь иргэний гэж энэ иргэн хувь хүний тийм ээ. Хувь хүний өмч бол яг одоо тодорхой хувь хүнд одоо нэр заагаад ингэж байж байгаа өмчийг хэлж байгаа байхгүй. Хувийн өмч бол энэ дотроо ангил утган тийм ээ. Тэгвэл нийтийн өмчн дотроо яаж гинэ вэ? Энэ дөрвөн төрөл байна гэдэг. Ингээд хэлээд өгчсэн. Төрийн өмч гэж байна. Орон нутгийн өмч байна, шашны өмч байна, олон нийтийн өмч байна гэдэг. Энэний цаана дандаа
энэ чинь байгууллагууд байж ш тийм ээ. Тэгээд доторны хакад яаж гинэ? Төрийн өмчөд төрийн нийт юм, төрийн өөрийн өмчгээд бас ангилнаа гэх тийм ээ. За орон нутгийн өмч нь бол аймаг нийслэлийн өмч, сум дүүргийн өмч гэдэг бүгдээр ийм өмчтэй байна гэж хэлж шүү дээ. За шашин олон нийтийнх нь бол ойлгомжтой. Олон нийтийн гэдэг нь одоо төрийн бус байгууллагууд хэлээд шүү дээ. Өнөөгийн нэрээр тийм ээ. Ийм систем байна гэдэг ингээд хэлээд өмчийнх нь ингээд ангилаад өгсөн. Тэгээд тус нь одоо ойлголтууд нь цаана агуулж байгаа юм шүү дээ. Энэ эцэстээ юутай холбоотой нь тэр байгууллагын юутай холбогдож ийм хэлбэрүүд байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ хэлбэрүүд болгоных нь харилцааг нь бас ингээд журамлаад өгсөн байгаа шүү дээ. Тэгээ энэ журам энэ ангиллуудыг бид нар мэдж явах хэрэгтэй байхгүй. Тэгээд мэдснээрээ энүүнтэй би яаж харьцах вэ? Би энд миний оролцоо нь хаана байна вэ? Би өөрийнхөө хүсэл эрмэлзэл өөрийнхөө юмыг одоо хэрэгжүүлэх үүднээсээ өөртөө тавьсан зорилго хэрэгжүүлэхэд энэ эднэртэй яаж би харьцах вэ гэдгийг л мэдж явах хэрэгтэй шүү дээ. Тэгжээж л яаж хүн энэ нийгэмд одоо өөрийнх нь одоо байр суурь нь тодорхой болно шүү дээ. Эднээсийн учир зүг ойлгохгүй тэгээд дунд нь хөвж байгаа нөхөр бол тэр хөвсөн хэмжээгээр л явах эрс түлээн шүү дээ. Ийм ангиллуудыг маш сайн мэддэг байх. Тэгээд тусд нь юм мэддэг байх. Одоо энийг би задлаад ярил зөндөө их юм ярих болох юм. Би зөвхөн ангиллын ингээ хэлээд орхиё гэж бодож байгаа. За одоо энэний чинь жишээ нь энэс ш тэр нийтийн өмч гэж гэдэг нь юу гэхэд энэний цаана дандаа яана вэ? Нийтийн байгаа байхгүй өөрөөр хэлбэл нэг хүнийх биш тийм ээ. А энэ тал нь бол дандаа нэг этгээд их байгаа байхгүй тийм ээ. Тийм ээ. Энүүд их ойлгомжтой болно тийм ээ. Би өөрийнхөө өмчийг захиран зарцуул над тэр илхүүд мөгд байж байгаа тийм ээ. За ингээд дараа нь энийг үчээд бас нэг эргээ заяа. Одоо өмчлөгч сая би өмчийг хэлээ. Одоо өмчлөх этгээдүүд нь ямар этгээдүүд байдаг юм бэ? Тэр эд хөрөнгийн одоо эзэн гэдэг нь хин юм бэ? Ийм юмд байж хов хүн байх нь тийм ээ. Төр байна. Аймагны сум дүүрэг олон нийтийн байгууллага. Яагаад энэ аймаг нийслэл сум дүүрэг гэж юм хүхээр өнөөдрийн хүлээдэрийн засагааны нэгчүүдийн бие даасан байдал ханх үүднээс тэр өөрийн гэсэн хөрөнгөтэй байх ёстой гэж хуульчаад өгсөн байгаа байхгүй. А тэгвэл энэ юунд хамаардах ёстой гэхлээр төр бүгдээрийн нийтийн өмч байхгүй. Тэгээ төр гэвэл манай бүх Монгол улсын нийтийн одоо ард түмний төлөөсөн ард түмний дундын тийм өмч байна шүү дээ. Аймаг гэвэл тодорхой аймгийнх нь өмч байна тийм ээ. Тэр аймгийн нутаг дэвсгэр байгаа тийм. За нөгөөх нь сумынх ч юм уу ингээд застрааныхаа нэгчүүдээр ингээд хаваагдсан байх нь шүү дээ. Олон нийтийн байгууллагууд тэр нь бол ойлгомжтой байх тийм ээ. За өмчлөгч ямар эрхтэй байдаг юм бэ тийм ээ. Энэ хөрөнгөний эзэн маань ямар эрхтэй байдаг юм. Ийм гурван эрх байгаа юм энэ хараа. Захиран зарцуулах, эзэмших, ашиглах гэсэн байна. Одоо энэ нөхдүүд бол өөрийнхөө өмчийн харьяалгаж байгаа өмчийнхаа бол хувьд бол ийм гурван эрхтэй байх нь шүү дээ. Хамгийн эхлээд захиран зарцуулахад гинэ үхлээр тэр юмыг бусдад шилжүүлэх тийм ээ. Бусдад үнэтэй юм үнгүй шилжүүлэх. Ийм эрх нь хүнд байх нь ганцхан. Энэ эзэнд нь байдаг байх нь шүү дээ. Яг энэ өөрийнхөө хариалж байгаа өмчийнхээ хувьд бол тийм ээ. За дараа нь эзэмших гэж байгаа юм. Эзэмших. Эзэмших гэдэг нь бол яг одоо ингээд юу байж байна. Заавал тэргээр шинийг ийм компьютер ч юм уу нэг одоо ийм хэрэг байхад энийг өөрөө ашиглана гэсэн үг бас биш. Ашиглахаас гадна тэр нөхөр яах юм. Энийг тодорхой одоо өөр нэг хүнээс тийм ээ. Өөртөө шилжүүлж аваад тэгээд өөрийнх нь нэрэн дээр эзэмших явах хэрэгтэй байна. А энэний цаана яах нь энэ хэрэг эзэн тэр тустай байж байгаа юм шүү дээ. Эзэн тустай байж байгаа юм тийм ээ. Хамгийн абсолютны хамгийн том эрх нь энэ байгаа юм л захиран зарцуулахад гин. Захиран зарцуулахад энэ хоёрыг агуулж идэг. Эний ийм эрхтэй нөхрөл энэ хоёрыг нь хийж идэг. Хэрвээ өөртөө бусдад шилжүүлээгүй бол энэ хоёрыг бол шилжүүлж болдог. Өөрөөр тэгээ шилжүүлсэн тохиолдолд тэр шилжүүлсэн нөхөр нь эзэмших ашиглах юм. Ашиглана гэдэг нь юу гэхлээр яг энийгээр ширээгээр юм хийдэг юм уу? Дээр нь юм одоо хийх барих энийг ашиглах юм их хэлээд байгаа юм. Энийг бол иргэнийхээ одоо эрх зүйн хувьд бол маш тодорхой хэлээд өгсөн байд. Бүр англиар хэлээд өгсөн. Өнөөдөр нэг хууль эрх зүйн гişээл учраас би зөвхөн эдийн засгийн талаас нь ингээ хэлээд өгөх гэж бодож байна.